Өдрийн мэндийг хүргэе хүрэлцээрсэн баярлалаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол сүүлийн ялангуяа 5 жилийн хугацаанд бол автомашины тоо маш одоо эрчимтэй нэмэгдээд огцон өссөн. За Улаанбаатар хотод тэр тусмаа ялангуяа автомашины бүртгэлтэй автомашины тоо бол нэлээд өссөн. Ерөн зүгээр цаашлаад энэ зах зээлийн цаар хүрээ бас өсөлтийн онцлогийг харах юм бол юуг онцолж болохоор бол? За яг монголчуудын хувьд бол суудлын бүрээс бол бараг бүх хүн хийлэгдэг гэж хэлж болох. Нийт орж ирж байгаа шинээр болон хуучин машинд орж байгаа машины 80-90% нь бол бараг бүгд хийлгэж байгаа. Тийм учраас penetration-ийн хувьд бол нэлээд сайн зах зээл. Одоо бол өсөлт юунд дээр ажиллагдах вэ гэхээр бидний харж байгаа зөвхөн машины тооны өсөлт харагдах юм зах зээл. Нийт хэмжээгээр ирэх юм бол нэг ч тийм том зах зээл бол биш байгаа. Тийм л байр суурьтай л байна. Тэгэхээр яг одоо энэ машины тоо зэрэгцээд эдийн засгийн нөхцөлөд мэдээж нөлөөлж байгаа автомашин импортлж байгаа автомашин. Тэгэхээр ерөн зүгээр яг энэ одоо зах зээл дээр компаниудын хувьд өрсөлдөн хэр одоо хүчтэй ширүүн байдгийн бол одоо шинэ 20 орчим компаниуд ажиллах явуулж байгаа гэж байна. Эднэрийн дунд зах зээлийн тухайх ч гэдэг юм уу эсвэл нэг нөгөөхөө нөхөрч гэдэг юм уу тийм боломж байдгүй. За манай компанийн хувьд бол нэг ойролцоогоор бидний тооцоогоор нэг 20-с 30% хооронд зах зээл эзэлж байгаа боловсон. Бусад компаниуд бол яг томоохон нэг 3-аас 4 компани бол байгаа бах. Яг адилхан хэмжээгээр хийж байгаа. Бусад нь дандаа жижиг хөв хүмүүс үйлдвэрлэж байгаа учраас өрсөлдөөн бас ширүүн гэж хэлж болно. Тэгээ дээрэс нь бас үнийн хувьд ялгаатай. Тэгээ үнийн хувьд бол лаасар ялгаа байна л да. Одоо 50-40 мянгаас эхэлж байгаа бүрээс байлаа гэхэд дээдлэн 250 мянга 400 мянга хүрч байгаа бүрээс хүрчил байгаа. Тэгэхээр бол ялгаа бол байгаа л да. Тэгэхээр Монголын бас нэг онцлог байна те өвөл зууны уйлрал гэдэг юм уу. Ерөн зур хүмүүсийнхаа хэрэглээнээс хамаарат бас өөрсдийнхөө одоо боломжоос хамаарат суудлын бүрээсийг бол маш олон янзаар одоо захиалах юм жишээтэй. Зүгээр Монгол хэрэглэгчдийн онцлогийг яг харах юм бол одоо зах зээл дээр нөхцөл байдал яг яаж өөрчлөгдөж байгаа вэ? Одоо бол материал аягүй их сайн мэддэг монголчууд өөрсдөө. Тийм учраас яг аль нь ер нь бол дийлэнх сонгож байгаа нь бол яагаад бүрээс хийлгээд байгаа гэдэг шалтгаан нь бол яг Монголын өөрийн цаг агаарыг уур амьсгал байгаа юм л да. Шороотоос ихтэйгээс ахуулаад тий дээрээс цэвэрлэж ажиллах нь холбоотой. Нөгөө талаас энэ хүүтний эрс ялгаатай нь болохоор зуны цагт хэд их хөлөрснөөс одоо сахин бүрээс хүний биед муудаг ч юм тий. Буцаагаад нөгөө өвлийн үлрэлд хайруулахгүй гэдэг ч юм тий. Энэ зүйлсүүд нь л бүр судлан бүрээс сонгуулад байгаа. Ер нь бол тэр бол байнга хойш үргэлжлэх зүйлсүүд энэ. Тийм учраас бас манай компаниас эрүүл мэндтэй холбоотой бүтээгдэхүүнүүдийг бас 8 оноос хийж эхэлсэн байгаа. Мөн түнчлэн бас дараагийн сонголтнууд ялцчихгүй загварын асуудал байна тийм. Загвар бол хүн болгон Монголын бүх үйлдвэрлэгч нар бол масс үйлдвэрлэл байхгүй судлан бүрээс дээр бүгдээрээ яг order made хийж байгаа. Тэгэхээр яг цаг захиалгын дагуу судлан бүрээс хийгдэж байгаа. Тийм учраас яг хүн болгоны одоо хүсэл сонирхолд нийцүүлэх гэж л бүгд хийж гэж оролдож байгаа болов уу гэж байна да. Бүтээгдэхүүний түүхэн эдийн хувьд мэдээж импортоор худалдаа авч байгаа. Гэхдээ дотоодоос хангах боломж хэр байна. Жишээ нь өвлийн улиралд бол Монголын ноолурч гэдэг юм уу, ноос эсвэл одоо юу гэдэг тэмээний одоо ноос ч гэдэг юм уу, эднэр бол маш онцлогтой бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Бид энэ зүгээр бүтээгдэхүүн гаргаж ирсэн. Тэгээ өнгөрсөн жилд бас нэгийг гаргасан. Тэгээд яг хоо ноолор маань өөр үнэтэй учраас яг бүтээгдэхүүн болоо гаргахлаар хэрэглэгчид бас арай жоохон өртөг өндөртэй гараад учраас борлуулалт бол нэг тийм сайн бол биш. Гэхдээ бүтээгдэхүүнүүд бол гаргадаг. Бүгд л туршилтын зурмаар ч юм уу арай жоохон дундуур нэг оруулдаг ч юм уу те захаар нэг оруулдаг ч юм тиймэрхүү байдлаар өөрчлөлтүүд бол хийж байсан. Монголын бусад материалуудын хувьд бол бүгднийг хятад солонгосын материалууд ер нь зах зээл дээр эзэлж байгаа. Импортлог хэд хэдэн хүмүүс бий. Манай компанид зарим нь дотоодын нийлүүлэгчнээс авч байгаа. Зарим нь бол өөрсдөө импортлдог. Дотоодын бас компаниудын хувьд давуу үйлдвэрлэл ерөн зүгээр цаашлаад энэ яг материал үйлдвэрлэлийн чиглэлээр дотоодын компаниуд маань хангах боломж хэр байна? Өнөөдөр яг нөөц болцоо яг ямар хөө бол түүхийн хувьд? Түүхийн хувьд бол зам дотоодын компаниуд хангаж байгаа нь бол ерөөсөө бараг байхгүй гэж хэлэх бол боломж. Яагаад гэвэл хятадын зах зээлд хятад өөрөөс дэлхийн зах зээл дээр давуу материал хэмнэлийн үйлдвэрээр хамгийн томд орж байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс л дийлэн хангалтууд явагдаж байгаа учраас тэрнтэй өөрчлөлтөд бол хэцүү байж магадгүй. Өртгийн хувьд ер нь яг одоо энэ гарч байгаа одоо бүтээгдэхүүний маань хэдэн хувийн түүхийн эдээс хамаарч чинь хэдэн хувийн яг цэвэр одоо үйлдвэрлэгчийн одоо үйл ажиллагааны зардал болон бусад зардлуудад орж байгаа. За өөрхөн компани дээр жишээ хэлэхэд бол 30-40% нь л яг л материалын түүхийн эдийн асуудал байгаа. Үлдсэн хувь нь бол цэвэр бараг ажиллах хүчний буюу яг цэвэр үйлдвэрлэлийн гэсэн үг нэмэрдэг шингэж байгаа. Тийм өртгүүд л гарч байгаа та. Тэгэхээр нэг ашигын хувьд бол нэг тийм өндөр ашигтай салбар бол биш байгаа.
Тэгээд дээрэс нь бас түрүүн дурдчихсан л та Zigzag Group-ийн хувьд хамгийн анх бол бас тусгай одоо юм суудлын бүрээсийг дизайнеруудтай хамтран гаргаж ирсэн. Тэгэхээр яг одоо энэ төрлийн жишээ нь тусгай үйлчлэгээ гэж хэлж болохоор энэ бүтээгдэхүүнүүд маань зах зээл нь өөрөө хэр боломжтой. Үн өртгийн хувьд мэдээж энгийнтэй харьцуулахад арай илүү үнэтэй байгаа хэрэг. Дизайнерын өртөгч юм уу? Дизайнерын өртгийг нэмэн дээрээс нь бас бид нар бас зөвхөн бас алдартай дизайнерууд гэхгүй те жирийн ажилчид болон манай ажилчид хүртэл өөрсдөө санал гаргасан дизайнуудыг салбар юун дээр загвараа болгож гаргаад борлуулалт бол оруулсан байгаа. Тэгэхээр тэр нь хүртэл одоо өшөө илүү боломжуудыг нээж өгч бусад ажилчдад ч гэсэн тэрнээс нь борлуулалт олох тэрнээс санал оромжуул авах боломжууд бас нэгдэ. Тийм учраас бид нар ч гэсэн бас хойшид бас нээлттэй жирийн хүмүүс ч гэсэн худалдан авагч нар ч гэсэн өөрийнхөө дизайныг бий болгоод гаргах юм бол тэр нь цаашаа борлуулалт нэмэгдэх юм бол тэр нь урамшуул өөрт нь хувь хүнд нь өөрт нь урамшуулах ч үгүй. Тэр патентын хувилбарлал шилжих боломжтой гэж бол харж байгаа. Нэгэн тэнуудад бас Монголдо бүтээгдэхээ булан гэдэг дээр суудлын автомашины бүрээсийг онцолж байгаа учраас нэг зүйлийг асуумаар нь ерөн зур дотоодын компаниуд за ялангуяа түүхийд үйлдвэрлэгчдийн хувьд гадаад зах зээлд бас арьс ширч гэдэг юм уу те томоохон автомашин үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн юм тохиолдол байдаг шүү дээ. Дотоодын компаниудын хувьд яг одоо шинэ суудлын бүрээсэн дээр энэ төрлийн материалыг сонгож авах боломж нь хэрвээ юм бол хэрэглээ талаас яагаад зах зээл нэвтрүүлэх юм бас боломжийг яг яаж харж байна? Гадаад зах зээл рүү? Дотоодын зах зээл. Дотоодын зах зээлд арьсан суудлын бүрээс гэж байна шүү дээ. Арьсан суудлын бүрээс бол дөрвөчийн өмнө хэлсэн шалтгааны болмоос бол монголчууд нэг арьсан бүрээс хийх сонирхолгүй. Тэгвэл нөгөө цаанаас ирсэн лагшери арьсан бүрээсийг дагуугаар бүрж байгаа ард юм учраас бүр яг тэгж оё юм шиг те бүтэн арьсаар нь солих тийм хувилбар бол хэрэглэгч нарын хувьд сонголт бол байхгүй. Ер нь экспортод гарах боломж бий юу? Бага. Бид нэр яг одоо судлаад Оросын холбооны улс, Казахстан, Хятад улс руу экспортлох судалгаа хийдэг. Хэрэглээний хувьд Монголтой ойролцоо улсууд гэсэн үг. Тий, яг ойролцоо Төв Азийн орнууд. Ялангуяа Казахстан руу өнгөрсөн жил очиод үзэхэд бол одоо манай компани нэртэй суудлын бүрээсний үйлдвэрч хүртэл тэнд байгаа даа. Тэгэхээр бид нэрийг бас сонирхдаг тий манай яг энэ үйлдвэрлэлийг сонирхдаг хүмүүс тэнд байгаа гэж байна. Үн хүртгийн хувьд ямар байх боломжтой юм? Боломжтой. Монголын зах зээлээс нэг ойролцоогоор 2-3 дахин илүү бид нэр үнээр борлуулах боломжтой байна. Тэгэхээр тийшээ очиход бол бид нэр бас боломж ингэж харж байгаа л да. Автомашин дээр бас нэг асуудал хөндөгдсөн аюулгүй асуудал байгаа тийм. Аюулгүй асуудалтай холбоотойгоор ерөн зүгээрийн суудлын автомашины бүрээсэн дээр ялангуяа аюулгүй асуудлыг чухалчлаад шинэ төрлийн технологиг нэвтрүүлнэ гэсэн мэдээлэл байсан. Энэ тал дээр компани төлөвлөгөө юу байгаа бол нууцшвал? Энэ жилдээ ер нь бол 2002 оноос хойш эсвэл 2000 оноос хойш машинууд бүгд суудлын дээр хажуугийн side airbag-тай болсон байгаа. Тэр нь бол яг одоо өмнө нь бол манай Монголын 90-ад оны өмнөх машинууд орж ирдэг байсан бол сүүлийн үеийн шинэ машинуудад бол яг одоо суудлын бүрээс байгаа суудлын бүрээс хийхэд бол асуудал бол байгаа. Яг airbag задрахгүй гэдэг тийм. Тэрнээс хойш бид нар судалж үзээд ер нь утасны асуудал байна, оёлын технологийн асуудал байгаа гэдэг хоёр талын судалгаа хийгээд бас мөн зөвлөн өөрөөсөө патент хийх үү эсвэл патент худалдаж авах уу гэдэг сонголтуудыг аль нэг нь судалж байгаа юм. Танаас салбарын хувьд ерөн зүгээр оюуны өмч патентын асуудал төр яг ямар хөө байд юм бол байгаа. Бүртгүүлсэн чинь манай компани бол бүх загваруудаа бүртгүүлсэн байгаа. Бусад үйлдвэрүүд дээр адилхан дуурайдаж хийгдэх хувилбарууд бол нэрсээр гардаг. Одоо бол ер нь нэгээд дуурайж байгаа үйлдвэрүүд баг байхгүй хаа. Өөрөлдөх юм бол өрсөлдөгчдийн хувьд харьцангуй бас шинэлэг байж чадж байна гэж ойлгож байна. Тэр анханасаа нөгөө патентын асуудлыг хөндөд эхэлж эхлэв. Ялангуяа соёл мангуудаа хамтарч гиснээс хойш яг тэр патентчуудын ажлууд хийснээс хойш одоо бол нэг тийм. Гэхдээ патентжуулсан бүтээгдэхүүнүүд маань бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнийн хувьд ялгаатай байгаа. Жишээ нь 110-20 мянган төгрөгийн бүтээгдэхүүн байлаа гэхэд патентжуулсан 170-аас дээш тий 200-аар явах юм тийм бүтээгдэхүүн. Өөр хямдхандаа гэвэл манад чинь 59 мянган бүтээгдэхүүн 80 мянган бүтээгдэхүүн бид нар бол патентчлэг даагүй зүгээр энгийн загвар буюу шууд альч бүтээгдэхүүн альч машин цаад цоорлуулж болох тийм бүтээгдэхүүн байна. Патентчлэгч нь бол илүү үнэтэй загвараа сонгоно. За баярлалаа. Өнөөдөр студид хүрэлцэн ирж бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр бид суудлын автомашины бүрээсийн одоо зах зээлийн зарим асуудлаар Zigzag Group-ийн стратеги хариуцсан захирал Гал Бадрахтай ярилцлаа.